Гигаваттаар аваад үзвэл тооцоолох хүчин чадал хэр байх вэ? 7 хоногт 1 гигаваттын хүчин чадалтай байх зорилттой. 7 хоногт 1 гигаватт гэж үү? Тийм ээ, 7 хоногт гэдэг сайн Молтманы зорилт. Харин бид сард 1 гигаватт байлгахаас эхэлж болно. Тэгвэл эх жилээс сар тутамд 1 гигаватт нэмэгдэх боломжтой гэж та бодож байна уу? Эх жилийн 2 дугаар хагасаас эхлүүлээд явах боломжтой. 2 дугаар хагасаас эхлэн гэхээр эх онд нийтдээ 6 гигаваттаар нэмэх боломжтой гэсэн үг үү? Баттай хэлж мэдэхгүй байна уу? Бидний хийх судалгаа шинэ арга барилаас хамаарах асуудал. Цаг хугацаад шаардах боловч энэхүү зорилттой аажмаар хүрэх болно. Америкийн нэгдсэн улсад ямар нөөц бололцоо байгаа талаар ярилцъя. Таны дурдсанчлан энэхүү зорилтын томоохон хэсэгт Америкийн нэгдсэн улс багтаж байгаа шүү дээ. Маш амбицлог зорилтыг тавиад байгаа. Хэр хэмжээний хөрөнгө оруулалтын зардлыг Америкийн нэгдсэн улсад зориулахаар төлөвлөж байгаа бол Хөрөнгө оруулалтын зардал талаасаа барагцаалбал үйлдвэрүүд болон судалгаа, хөгжүүлэлтийн төвүүдийг барина гэж үзвэл 1-5 хүртэлх тэрбум $1 эхлүүлнэ гэж тооцоолж байна. Гэхдээ бизнесийн үндсэн капиталыг бий болгохын тулд дата төв байгуулах шаардлагатай болно. Өөр асуудал болж ирнэ л дээ. Учир нь их хэмжээний мөнгө шаардлагатай ажил. Энэ чиглэлд бид SoftBank-тай хамтран ажиллахаар болсон. Америкийн нэгдсэн улсад 1-5 хүртэлх тэрбумын хөрөнгө оруулалтын зардал гаргах асуудал руу эргээд оръё. Хэдийн хугацаанд багтаад хэрэгжүүлэх вэ? Бид аль болох түргэн хугацаанд хэрэгжүүлэхийг хүсэж байна. Хэрхэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна вэ? Foxconn компани санхүүжилтээ өөрөө гаргах боломжтой. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад бизнесээ дэлхийд тулгарч байгаа хамгийн гол сорилтууд юу байна? Ажлах хүчний хомсдол гэж бодож байна. Хөдөлмөрийн зардлаас илүүтэйгээр хүн хүчний хомсдлын асуудал тулгамдж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ? Ямар санал төлөвлөгөө яригдж байгаа бол ямар мэрэгчлэтнүүд хамгийн их дутагдж байна вэ? Бид засгийн газар болоод сургуулиудтай нягт хамтран ажиллах шаардлагатай гэж харж байна. Дэлхийд даяар шинэ үйлдвэрүүд барьж байхдаа энэ тал дээр нэлээд туршлагатай болсон. Шаардлагатай хүний нөөц ажилтнуудыг бэлтгэхийн тулд тухайн орон нутгийн удирдлагууд эсвэл засгийн газруудтай хамтарч ажиллах хэрэгтэй болдог. Хямрал оюуны серверийн үйлдвэрлэл талаас тодруулмаар байна л да. 7 хоногт 1000 нийжиг үйлдвэрлэж байгааг та тодтогч байсан шүү дээ. 1000 серверийн зогсуур шүү. Тэгэхээр 7 хоногт 1000 серверийн зогсуур өгсөж байна гэсэн үг. Одоогийн зорилттой уялдуулаад харахад эх онд энэ хэмжээ ямар түвшинд хүрэх бол 50 гаруй хувиар өснө гэж тооцоолоход 1500-аас 2000 төгрөг гэж бодож байна. Бараг 2 нугуулж чадна гэж харж байгаа юм байна. Гэхдээ дата төвүүд бэлэн болсон болов уу? Санхүүжилт нь шийдэгдсэн үү? Эрчим хүчний талаасаа байх тийм үү? Тийм ээ, хамгийн том асуудал нь эрчим хүч. Бүх дата төвийн хэрэглэгчид эрчим хүчний хангамжаа баталгаажуулах гэж хичээж байна. Бид энэ тал дээр ахиц гаргаж байгаа учраас дата төвийн хэрэглэгчид маань эрчим хүчний асуудалд санаа зовох шаардлагагүй. Учир нь бид дата төв ажилуулдаг байлаа гэхэд жинхэнэ хэрэглэгчид нь дата төвийг ашигладаг компаниуд л байгаа. Тиймээс бид бус тэд альва амлалт өгдөг гэдэг утгаараа засгийн газартайгаа эрчим хүчний асуудлаар зөвшөлдсөж хамтарч ажиллаж чадна. Тэгэхээр тэд энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаатай гэж бодож байна. Хоорондоо хилцээд учраа олог гэж үү? Тэглгүй яах вэ? Хэрвээ танай Америкийн нэгдсэн улстай үйлдвэрүүд өндөр түвшинд автоматжаад явна гэж үзвэл эсвэл автоматжсан тохиолдолд бусад төрлийн үйлдвэрлэлээ жишээ нь хэрэглээний электроник тэр дундаа ухаалаг утасны үйлдвэрлэлийг Америкийн нэгдсэн улс руу шилжүүлэх талаар бодолцож байна уу? Тэнд бусад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой болов уу? Энэ бол огтгоор асуудал. Серверүүдийн хувьд нэгж өртөг маань маш өндөр. Тиймээс хөдөлмөрийн зардлын нөлөө бараг мэдрэгддэггүй. Харин ухаалаг утасны нэгжийн зардал $500-аас $600. Дээрээс нь үйлдвэрлэлийн тоо хэмжээ нь илүү их болоод ирнэ. Манайх өдөрт 1 сая утас үйлдвэрлэх гэд үзвэл хэрвээ нэг утсан дээр $1 нэмэгдлээ гэхэд өдөрт $1 сая илүү зардал гарна гэсэн үг. Тиймээс энэ бол огт өөр асуудал. Гэхдээ Америкийн нэгдсэн улсад бид дотоодын дэд бүтцээ бий болгоод эхэлбэл
Тэр дэд бүт цаашдаа бусад бүтээгдэхүүнийг ч тэнд үйлдвэрлэхэд давуу тал болж өгнө гэж бодож байна.